Одоогийн бол одоо юу гэдэг хуучин системд байж байсан улсууд одоогийн системд байж байгаа улсуудын боловсролын түвшин хоёр тэнгэр газар хоёр шиг ялгаатай байхгүй юу та. Энийг бол хинч хүлэн зөвшөөрнө үстэй. Тэнгэр газар шиг холбоотой ялгаатай байхгүй юу. Яг тэгж байгаа. Хүмүүсийг ердөөсөө байнгын өр зээл юу гэдэг нь чамаас бол байнгын телевиз, радио сонин хэвлэлээр ийм аав гэж болоо чамайг хөөргөж байгаа зээл авах болчдөг. Тэгээ чи зээлийнхаа төлөө яах вэ? Чи юун тэр шудраг байдлын төлөө тэмцэх цаг зав ердөөсөө тэр хүүгээд 4-7 хоног болоод иргэдэг тэр хүүгээд дэлхийн төлөө ухаамаадаг бол ингэж өдөр шөнөгүй дэлчилж байгаа байхгүй. Тэр бол ганцхан бодож байгаа юм тэр байхгүй. Нэгдүгээр тийм бол хоёрдугаар өдөр болгон чамайг ирээд орой нэг ажилласаа ирээд ингэж суухт чинь хүн ямар ч юм уншиж эргцүүлж бодох тийм завхгүй. Ердөөсөө тэр радио хэвлэл одоо ч сонин радио бүх юмар өгж байгаа энэ чинь ганцхан төрлийн мэдээллийг ердөөсөө баян толгоор өчөлцөх байгаа балбаад байгаа байхгүй дөрөв. Энэ хоёрыг бид нар хамгийн эхлэж засахгүй бол Монгол үндэстэн цаашдаа байхгүй тухай асуудал яригдчих байхгүй. Гэтэ Монгол дээр хүмүүс буруу ойлгож болохгүй л дээ. Огт хүмүүсгүй болчих юм шиг. Тий. Монгол дээр хүмүүс байх зөөгөн гэдэг. Одоо тэр нь бол гений өөрчлөлтөд үнсний бүтээгдэхүүн одоо хийгээд эрендэг зэрэмдэг болсон. Ямар ч юм мэдхгүй, мэддэг ч биш мэддэггүй ч маргиналын дебил болсон ийм усуудыг баахаа сургууль үлдэж байгаа.